Сүүлийн жилүүдэд манай улсад хоёр төрлийн гэмтрийн гаралт өссөн үзүүлэлт байна. Нэгдүгürt залих гэмтрэг. Залих гэмтрийн тухайд авч үзвэл залилэгч итгээд хохирогчийн эд хөрөнгө, бэлэн мөнгө, за бусад зүйлийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр өөрийн эзэмшилд, өмчлөлд авахар урьдаас бодож төлөвлөж яадаг. За хоёр дахь төрлийн гэмтрэг нь хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтрэг. За тухайн гэмтрэгт холбогдсон шалгагдж буй залуусын 1-2 секундын хугацаанд үүсэж байгаа уур хүндлээс тухайн гэмтрэг гарах нэгэн шалтгаан болж байна. За би та бүхэнд нэг жишээ ярьж өгье л дээ. Хар багасаа найзлсан хоёр найз нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаад үйл ажиллах зүйлээс болж хоорондоо маргалддаг. За маргалтаад нэг найз нөгөө найзынхаа толгоон цус газар ганцхан удаа л зогссон. Цохиулсан найз тархиндаа хүн гэмтлаач гэр бүлийн байнгын асаргана. Харин нөгөө зогсон найз нь эрхээ язгаалуулчихсан хаалттай ханацаа сууж байна. Иймд та бүхэн 1-2 секундын хугацаанд үүсэж байгаа уур бүхэндлээ дарж чадваас тухайн гэмтрийн холбогдож болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.